Төсвийн доктортой байдлын зөвлөлийн манаас энд тайлангаас оруулж ирж байна. За яг албан ёсоор төсвийн доктортой байдлын зөвлөл бий болоод одоо 2 жил гаруй хугацаа болж байна. Тэгэхээр үндсэндээ энэ улс орны эдийн засгийг бид нар бас одоо төсөв санхугаас бол салгаж ойлгох боломж олцоо байхгүй. Тэр дундаа эдийн засаг нөр эрүүл зөв байг үл хүссэн ч хүсээгүй ч одоо бид нар бас нэгэн төсвийн сахилга батыг заавал мөрддөг байх. За дээрээс нь хяналт хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаа. За энэ хүрээнд бол манай төсвийн доктортой байдлын зөвлөл манаас энэ үндсэн суур үргээ бол одоо бүрэн дүүрэн бас хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж бол бас хувийнхаа үднээс бол үзэж байгаа. Үндсэндээ Монгол улсын хувьд одоо нэг талдаа энэ улс орны эдийн засаг нөр их өрөөсгөл бүтэцтэй. Уул уурхай болоод энэ баялагын хараалаас бол бүрэн дүүрэн хамааралтай. Тэгээд түүхийн эдийн үн өсөх бүрт эдийн засгт нөрөө халалт өгдөг, дагаа цалин өсөө нэмдэгч гэдэг юм уу, валютын ашин чангардаг, зардлууд нь тэлдэг, өсдөг. Тэгэхээр энэ байдлуудаар уг нь бол бид нар бас яг тодорхой төсвийнхаа дүрм журмуудыг баримтлаад, төсвийнхаа доктортой байдлын хуулигаа сахиж мөрдөөд үндсэн хууль мэд бол мөрдөж явбал уг нь бол улс орны эдийн засгт бол бас хэрэгтэй ийм л зүйл байгаа. За би нэг зүйлийг бас байнгын орны гишүүдэд мэдээлэл болгоод хэлчихэхэд 2024 оны 9 сард сангийн яамнаас өргөн барьсан хуулийн дагуу төсвийн суур тэнцэс, төсвийн суур зарлага гэдэг үндсэндээ олон улсад байхгүй шинэ нэр томьёо, шинэ одоо тодорхойлтыг бол бий болгосон. Энэ хүрээндээ үндсэндээ төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр байсан үндсэн дүрмийнх нь 2 дүрмийг нь бол байхгүй болгосон байгаа. Тэгээ уул уурхаагаас ямар нэг байдлаар хамгаалт хийжсэн, уул уурхай түүх эдийн үнийн өсөлтөөс хамаарсан гинтийн орлогоос хамгаалт хийж, тодорхой савлгаа үүсгээс сэргийлж байсан, зардлуудыг хэд нэмэгдүүлэхээс хоригдж байсан энэ 2 үндсэн дүрм маань бол одоо 24 оны 9 сард байхгүй болсон байгаа. Тэгэхээр нэг талдаа одоо юу гэдгийг энэ дүрм журмуудыг бид нар бас олон улсын стандартын дагуу цаашид бас төсвийн сахилга батаа мөрдүүлэхэд хэрэгтэй бодлогуудаа бол буцааж одоо бий болгох зайлшгүй шаардлага бол байна гэж үзээд байгаа. За энэ үндсэн дээр төсвийн доктортой байдлын тухай хууль дээр өмнө байсан яг олон улсын валютын сангаас болоод бусад одоо юу гэдэг олон улсын стандартын дагуу байх ёстой дүрмүүдийг бол буцааж оруулах нь хуулийн төслийг бол ингээд өргөн барихд бол бэлэн болсон байгаа. Тэгэхээр би бас төсвийн доктортой байдлын зөвлөл бас энэ одоо буцааж оруулах нь 2 дүрмийг бол дэмжиж байгаа хаа гэж бол бодож байна. Төсвийн байнгын орны гишүүдийг ч гэсэн энэ хуулийн төслийг өргөн барихад бол бас хамтарч оролцоорой. Энэ бол цаашдаа Монгол улсын төсөв санхүүгээр эрүүл байх суур зарчмуудыг бол мөрдүүлэхэд бас хэрэгтэй зүйл байгаа. Тэгээд ямар нэг хэрэгжүүлэх хугацааг нь бол хугацаагүйгээр тодорхой их хурал дээр өөрсдөө тодорхой хугацааг нь зохицуулаад шийднэ үзье гэсэн байдлаар бол хуулийн төслийг. За хариулт. За хэн хариулах? За 2 номер. За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. За 2024 оны 9 сард орсон төсвийн доктортой байдлын тухай хууль дээрх үздсэн төсвийн тусгай шаардлагуудын өөрчлөлтүүдийг тухайн үедээ төсвийн доктортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж эсэргүүцсэн байр суурьтай байсан. Энэхүү өөрчлөлтүүдийг хийх нь бол буруу бөгөөд төсвийн бодлогын доктортой байдал, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг цулруулах юм нөлөөтэй гэж үзэж ирсэн. Үүний дараа бид тодорхой дүгнэлтүүд дээрээ төсвийн энэ тусгай шаардлагуудыг өөрчилсөн буруу бөгөөд энэ тусгай шаардлагуудыг буцаа авч хэрэгжүүлэх шаардлага бол байна гэж үзсэн. Учир нь тэдгээр дээр бол төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах гол дүрмийг алга болгосон, төсвийн урсгал зардлыг 30% хүртэл байж болохоор оруулж өгсөн. Энэ байдал нь бол төсвийн зарлагын тэлэлт, ялангуяа урсгал зарлагын тэлэлтийг нэлээд өндөр байх юм боломжийг бүрдүүлсэн ийм өөрчлөлт болсон. Ерөнхийдөө бол өөрчлөлт нь өөрөө сөрөг өөрчлөлт байсан учраас энийг бид нар буцаах тухайн үедээ эсэргүүцэж дараа нь буцаах саналтай байгаагаа илэрхийлж ирсэн. Тийм учраас хэрвээ ийм санал гарвал төсвийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс эергээр хүлээж авах ийм магадaltaй гэдгийг хэлье. Бид нар бол энийг хуулийнхаа дагуу хамтаараа хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг учраас энэ ийм байдлаар хариултыг хязгаарлая. Мөнх соёл гишүүн асуулт асуу.